За сайн байцгаана уу? Завсарлага подкастын ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараас эхлээд бид нийтийн сонсголын тухай хуулийн эргэн тойронд болох үйл явдлуудыг ярилцах буюу томилгооны сонсголын талаар ярилцсанаа. Тэгээ өнөөдрийн зочдоор оюуны инновац төрийн бас байгууллагын захирал Төрволд болон Монголын залуучуудын эвсэл төрийн бас байгууллагын хөтөлбөрийн ажилтан Ариун Заяанаар оролцож байна. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Бид хоёрыг энийг байгуулах учраас. За өрсөнд баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ хамгийн ойрхон болох сонсголуудын нэг болох сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн томилгооны талаар ярилцсан. Гэхдээ эхний ээлжинд ер нь нийтийн сонсгол гэж юу юм бэ гэдэг талаар яагаад нийтийн сонсгол гэж те яагаад манай улс нийтийн сонсголын тухай хуультай тэрэн дотор чинь хэдэн төрлийн томилгоо биш томилгоо сонсгол байгаа юм те хэдчнээ төрлийн сонсгол байгаа вэ гэдэг талаар ерөнхий мэдээлэл өгöd эхлэе гэж бодож байна. Тэгээд төрөөс эхлэе. За тэгэхээр энэ нийтийн сонсгол тэгэхээр энэ сонсгол гэдэг нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэдэг зүйлүүд бол эхлээд ярих нь бол чухал байх гэж харж байгаа. Тэгэхээр энэ ардчилсан төрийн гол онцлог бол одоо аливаа шийдвэр бол энэ олон нийтийн амьдралаас урган гарч одоо за түүнийхээ төлөө одоо тэдний төлөө бол одоо үйлчлдэг бодлого шийдвэрийг гаргахад одоо ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн хуулийн этгээдийн одоо тэр мэдих одоо оролцох байр сууриа чөлөөтэй илэрхийлэх энэ боломжийг л олгоход бол энэ нийтийн сонсгол энэ сонсголыг зохион байгуулж байгаа нь бол гол асуудлуудын нэг гэж бол үздэг юм байна. За үүн дотроос өнөөдөр бид нар бол одоо улсын хурлын тухай хууль одоо нийтийн сонсголын тухай хууль бол батлагдсан цагаас хойш бол бас нэг тодорхой шалгуурыг нэг бий болгох зүйл байсан бол нэр дэвшигчийн сонсголыг бол энэ 20-с 21 оны хооронд бол одоо яг энэ хууль тогтоомжийн шинжилэлээр бол энэ нэр дэвшигчийн сонсголыг бол боловсронгуй болгож улсын их хурлаас томилогддог. За бусад одоо хүмүүс одоо нийтийн албан тушаалтанд томилогдож байгаа хүмүүс бол энэ сонсгол зохион байгуулах, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах гэдэг зүйлийг бол хуульчилж өгсөн байгаад. За энэ хуульчлах бол анх бол улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн 29-ийн 1 дээр зохицуулж ирсэн бол сүүлд бол 2024 оны улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын бол 31 дээр бол хууль заасан эрх бүхий албан тушаалтнууд дээр бол энэ нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна гэд зааж гисэн байж. За нийтийн сонсголын тухай хууль дээр бол одоо олон сонсголууд байгаа шүү дээ. Төсвийн сонсгол, ерөнхий хяналтын сонсгол гэх энэ мэт ингээд сонсголууд бол байгаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол нэр дэвшигчийн сонсголтой холбоотой асуудлуудаа бол ингээд яриад явах байхаа гэж бодож байна. За ийм л чухал зүйл байгаа даа нэр дэвшигчийн сонсгол бол. Ааха. За манай подкастын зорилго үндсэн хуулийн цэцтэй шүүх, за энэ нийтийн сонсголыг тойрсон одоо хуультай холбоотой асуудлуудаар аль болох энгийн шүүлж одоо иргэдэд залуучуудад мэдээлэл хүргэх ер нь бол зорилготой. Яг ингээд цэвэр хуульчдын ярьдаг подкастууд маш олон хувилбараар гардаг тийм учраас бид нар зочдынхоо одоо нэгийг аль болох жинзээ залуучуудын төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцуулахыг зорддог. Тэгээд Ариун Заяагаа энэ удаагийн зочноор залуучуудаа төлөөлөд оролцооч гэдээ урьсан баг. Тэгээ Ариун Заяагийн хувьд энэ нийтийн сонсголын хуулийн ач холбогдлыг юу гэж харж байна. Тэгээ надтай хамт бас хөтөөд асуултууд асуугаад үзэл бодлоо хэлээд явах бах тийм. За би болохоор ерөнхийдөө нийтийн сонсголын тухай хуулийг ингээд харахтаа одоо ингээд нийтийн албанд одоо албан тушаал томилогдож штэ хүмүүс те. Тийм учраас тэдгээр хүмүүсийг одоо нэг байнга хороодоор тэгэхэд мөн дээрээс нэг улсын хурлаар одоо батлаад ингээд шүүлтүртээ ингээд оруулж ирдэг юм байна гэдгийг бол ингээд харсан. Тийм. Тэгээд энэхүү нэг нийтийн сонсголтой холбоотой одоо сонгуулийн ерөнхий хорооны одоо гишүүд 2021 оны одоо 26 оны 1 сард сая ингээд бүрийн эрхэнд дуусан билээ шүү дээ тий. За тэгээд тэгэхээр надад болохоор зүгээр одоо сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг яг ямар шалгуураар одоо нэг шаардлагаар нэр дэвшүүлдэг вэ гэдэг асуулттай байна. Тийм. Тэгэхээр юуны түрүүнд ярих гэхээр энэ сонгуулийн ерөнхий хороо гэдэг байгууллагын талаар эхлээ ярих хэрэгтэй болох гэдэг. Тийм, ямар учиртай байгаа юм. Үг түүхээс нэхлээ ярих юм бол за үндсэн хууль батлагдсан одоо 1991 онд одоо ингээд үндсэн хууль одоо ардсан үндсэн хууль ингээд батлагдсны дараагаар бол энэ улсын их хурлын сонгуулийн тухай хууль гэдэг хуулийг бол баталсан байдаг. Бүр баг анхдагч хуулиудын нэг гэж яддаг. За энэ хуулийг батлахад бол Монгол улсад одоо энэ төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэдэг тэр зүйлийг хэрэгжүүлэх нь бол өөрөө сонгуулийн ерөнхий хороо байх ёстой гэдэг зүйлийг ярилцаа одоо улсын их хурл дээр бол ярилцаад сонгуулийн ерөнхий хороог бол
1992 онд бол анх удаа байгуулжсэн Улсын их хурлын тухай хуулийн дагуу бол байгуулж исэн байна. Тэгээд энэ сонгуулийн ерөнхий хороо гэдэг байгууллага нь бол ард нийтийн санал асуулга, аймаг нийслэл, улсын их хурл гэдэг энэ бүх одоо сонгуулийг бол одоо хараат бусаар одоо зохион байгуулах ийм статустай байгууллага гэж бол анх бол үүсгэн байгуулж исэн ийм байгууллага. Тэгэхэд энэ байгууллагыг анх байгуулж байхдаа бол 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж исэн. Нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй. За тэгээд энэ дээрээсээ бол дарга нарийн бичгийн дарга нь бол одоо орон тооны байж болно гэсэн юм төс. За бусад хүмүүс нь бол орон тооны бус ажиллаа хийдэг ийм хүмүүс байхаар бол өөр давхар хийж болно гэсэн тийм зохицуулттай явж исэн байна. Тэгээд 92-оос 2001 он хүртэлх хугацаанд бол энэ хуулийн дээр юг заасан байх тэр сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг одоо 5 жилийн хугацаатаагаар томилно гэд зааж өгсөн байж. Тэгээд энэ хугацаагаа бол одоо 1992-оос 2001 он хүртэлх хугацаанд бол 15 гишүүн бол ерөнхийдөө бол ингээд доктортойгоор бол ингэж ажиллаж солигдохгүйгээр ажиллаж бол ирсэн байна. Тэгээ мөн одоо сонгуулийн ерөнхий хорооны дарга нарийн бичгийн дарга ч гэсэн одоо 9 жил ингээд доктортой ажиллаж явж ирж байсан ийм байгууллага бол байгаад байна. Тэгээд энэ байгууллага өөрөө анх байгууллагатай бол улсын их хурлын дэргэдэх байгууллага байсан. Сонгуулиор ингээд зохицуулсан байсан. Тэгээд явцын дунд ингээд 2001 он 2004 он ингээд ингүүд манай Монгол улсын явж бол сонгуулийн маргаан гэдэг зүйл бол тухайн үед бол харьцангуй гайгүй байлаа шүү дээ. Тийм ямар нэгэн тийм болгоо ловер одоо тийм байхгүй байж ирсэн. За гэтэл одоо 2000 оноос хойших одоо ингээд ингүүд бас асуудлууд бас гарч ирэх болж ирж байгаа юм тийм. Тэгэхэд үүнтэйгээ холбогдуулаад бол энэ сонгуулийн ерөнхий хороо гэдэг байгууллага ч өөрөө бие даасан байгууллага байх хэрэгтэй юм байна гэдэг асуудал бол 2004 оноос хойш бол яригдж эхлээд 2006 онд энэ сонгуулийн төв байгууллагын тухай хууль гэдэг хууль бол анх одоо батлагдсан. За энэ дээрээс бол одоо энэ сонгуулийн байгууллага хараат бус бие даасан байгууллага болох үндэс суурь тавигдсан юм гэдэг юу нь харддаг юм. За тэгээд энэ сонгуулийн ерөнхий хороог байгуулж байгаа энэ байгууллагатай холбоотой асуудлуудыг ингээ харах дээр үндсэн хуулийн 25-1-6 дагаад улсын их хурлын онцгой бүрэлдэх гэж одоо 25 дугаар зүйл дээр заасан байж байгаа. Тэгэхээр энэ улсын их хурлаас томилогддог энэ байгууллагуудын одоо томилох чөлөөлөх эрх бол улсын их хурлд хадгалагдана гэд заасан байж байгаа. Тэгэхээр ингэж заасан өөрөө энэ байгууллагуудын нэгд бол энэ сонгуулийн ерөнхий хороо маань бол орж явдаг ийм байгууллага байна. Тэгээд 2006 онд байгууллагатай бол энэ сонгуулийн ерөнхий хорооны энэ бүрэлдэхүүн нь одоо ямар байх юм бэ гэдэг ямар шалгууртай байх юм түрүүн одоо шалгуурын тухай гэж лээ зохицуулж одоо өгсөн. Тэгтээ бол яг энэ ямар шалгууртай байна гэдгийг бол тодорхой зохицуулж өг. Гэхдээ энэ дээрээс юу гэж үтсэн бэ гэхээр төрийн жинхэнэ албаа хаагч байна л гэдэг ийм шалгуурыг бол тавьж өгсөн байгаад байгаа. Бүтцийн хувьд нь ингээ харахад одоо яг сонгуулийн төв байгууллагын хуулиараа 9 гишүүн тий. Тэрэн дотроосоо ингээд юу байгаад байгаа байхгүй юу? Төрийн одоо томилгооныхоо хувьд санал болгох гишүүд улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын ороо 5 юм гэж байна тий. За тэгснээ ерөнхийлөгч 2-ын. За тэгээд улсын дээд шүүхээс 2-ын гээд ингээ харахаар яг шалгуурыг харахаар улсын дээд шүүхээс санал болгож байгаа гишүүдийн хувьд бол харьцангуй хууль зүйн өндөр мэдлэгтэй ч юм уу тий. Энэ хууль шүүхийн талаар ажиллаж исэн туршлагатай хүн байх гэж харагдаж байгаа. Одоо шалгуураа бодвол энэ санал болгож оруулж ирж байгаа учраас дор бүрний шалгуураа тавьдаг. За ерөнхийлөгчийн санал болгодог хүмүүс нь жишээлбэл практикийн үед ямар байж исэн бол гэдэг ч юм уу те төрийн байгуулалтын байнгын ороо ямар шалгуур гэхээр ингээд ёсоолонд нь жигэд ижлэхэн шалгуур тавихгүйгээр хин санал болгож байгаагаас хамаарат өөр шалгуур тавьдгийн болов гэж зүгээр надад харагдчихэв. Төрөгийн судалсан хүний хувьд одоо яг хөө ингээд 92 оноос хойш ингээд юунуудыг харж байгаа юм. Тэгээ тэн дээрээс харахад бол энэ төрийн байгууллага, багш, хуульч одоо бүх төрлийн хүмүүс бол ажиллаж исэн юм практик бол байгаад байна. За энэ дээрээс нэг онцлог зүйлүүд харж байхад бол энэ 2000-аас 2006 оны хооронд бол анхны удаа бол иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бол одоо Бурмаа гишүүн бол анх одоо тийм томилогдож исэн. За тэгчдийн боловсрол төвөө гэдгийг уураа төрийн бүс байгууллага. За түүнээс хойш бол энэ иргэний нийгмийн байгууллага бол тэр юунд бол сонгогддог. Сонгуулийн хорооны. Тийм. За шалгуур гэдэг өөрөө маш чухал асуудлын нэг. Одоо гол байгаад байгаа энэ хууль одоо энэ зүйлүүд дээрээс болох тэр ямар шалгуур байдаг юм бэ гэхээр зөвхөн төрийн жинхэнэ албаагчнаас томилогдно гэсэн шалгуур байгаа. Ганцхан шалгуур гэсэн. Ганцхан шалгуур байгаа тийм. Тэгэнгүүт за төрийн байгуулалтын байнгын ороо 5 гишүүнийг томилогдож штэ. За тэгвэл төрийн байгуулалтын байнгын хороо тэр 5 гишүүнийг сонгон шалгуурлахдаа ямар шалгуур тавьдаг гэдэг зүйл одоо хүртэлх ил тод биш. Хуульд нь тогтоомж зааж өгсөн юм байхгүй. Зөвхөн одоо эрх барьж байгаа нам
Энэ одоо нөгөө төлөөллийн одоо тэр төрийн албан тушаалтан дээр томилогдсон усуудыг бол санал болгодог юм зохицуултууд бол байна. За ерөнхийлөгч гэсэн мөн ялгаа байхгүй. Тийм ерөнхийлөгч ямар тийм одоогоор тийм төрийн жинхэнэ албаагч гэдэг шалгуур юу яагаад явж байгаа болохоос биш одоо хэдүүлээ нийтлэг бодъё л да. Чи ингээд он цагуудын нухраагаад бодхолоор ер нь эрх барьж исэн намын одоо төрийн албанд нь ажиллаж исэн хүн л гэхдээ залуу хүн байсан юм уу жишээлбэл те төрийн жинхэнэ албаагч гэдэг чинь залуу хүн ч байж болно шүү дээ. Тэр төрийн албаагчийн шалгалтыг өгөөд тэнцсэн тодорхой хэмжээнд мэрэгчлэлтний түвшинд ажиллаж байгаа залуу эрэгтэй эмэгтэй эсвэл юу гэх нийгмийн бүлгийн төлөөллүүд те тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ч гэдэг юм уу. Тийм төлөөллүүд ер нь байсан уу? Миний ингээд төсөөлөл зураг ингээ харахаар сонгуулийн ерөнхий хорооны гишүүд гэхээр ингээл юм зангаатай юм ахнар за ер нь 45 нэмэх шүү 50 нэмэх гэж бараг хэлэхгүй 45 нэмэх насны ахнар л дандаа байдаг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өмнөх рекорд авахраа бол за юу байгаад байгаа. Одоо ингээд харах дээр одоо миний харсан судалснаар ч одоо гэх юм уу те ингээд сонгуулийн төв байгууллагын бүх томилгоо харах дээр 18 байгууллагын 38 орчим хүн одоо ингээд энэ сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр бол ажилласан юмнууд зөв тохиолдод бол байна. Тэгэхээр одоо шалгууруудын хувьд ингээ харах дээр биш тийм 2009 онд жишээлбэл одоо дарга нарийн бичгийн даргын асуудлууд бол 2008 онд ч манай Монгол улсад бас нэг сонгуул зохион байгуулалттай холбоотойгоор 7 сарын 1 гэдэг ч юм уу тийм зүйл болсон. Түүний дараагаар бол сонгуулийн ерөнхий хорооны дарга нарийн бичгийн дарга нар нь бол өөрсдөө албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бол өгөөд улсын хурал тэрийг бол хангаж шийдвэрсэн. За гэтэл нөгөө манай хуулийн дээр заасан байгаа ч төрийн жинхэнэ албаагч нар байна гэсэн. Гэтэл түүний дараагаар бол сонгуулийн ерөнхий хорооны 2 гишүүнийг бол нөхөн орж томилох асуудал болсон. За тэгэхдээ тэр 2 томилогдсон хүн маань бол төрийн жинхэнэ албаагч нар бол байгаагүй. хуулиа зөрчсөн гэсэн. Хуулиа зөрчиж орж ирж ирсэн гэсэн. Тэгэхээр тэр өөрөө ямар байсан бэ гэхээр эрх барьж байгаа ном болон одоо сөрөг хүчин хоёрын төлөөллөөс нэг хүнийг оруулж ирээд сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилсон. За түүний дараагаасаа нөгөө 2 хүнийхээ нэгийг сонгуулийн ерөнхий хорооны дарга болгоод нөгөөг нь нарийн бичгийн дарга болгоод ингээд явж исэн тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр энэ төрийн жинхэнэ албаагч гэсэн тэр шалгуураа бол зарим тохиолдолд бол барьж байгаа, зарим үед бол барихгүй байгаа. Тэгэхээр энэ сонгуулийн ерөнхий хорооны энэ гишүүдийг ямар шалгууртай байх юм бэ гэдэг шалгуур одоо хүртэлх хугацаанд бол тодорхой байхгүй байна. Тийм байна. Тэгээд ингээд нэг сонирхолтой зүйл ингээд ярих юм бол одоо ингээд томилгоотой холбоотой их хурлын хуралдааны тэмдэглэлүүдийг би бол бүгдийг шүүж үзсэн л дээ. За тэгээд тэн дээрээс харж яхад бол зүгээр л төрийн байгуулалтын байнгын орны дарга ийм усуудыг одоо дэвшүүлж гинэ, санал болгож гинэ гэхлэнгүүт тэгэл ер нь далд одоо юугаарч гэдэг ч юм уу те, тохирооч гэдэг ч юм уу те, тийм зүйлүүд байдаг. Ямар нэгэн тийм санал асуулт хариултгүйгээр ер нь томилогдсон тохиолдлууд бол маш их байдаг байхгүй юу? Тэгэхээр сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүд одоо тэр зүйлүүд бол ингээд томилогдох асуудал яригдчихсэн. За нэг бас нэг одоо яг маргаан дагуулж исэн зүйл бол 2015 онд бол яг одоо сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг бол 2 хүний нэрийг бол эрх барьж байгаа 2 нам санал эрх барьж байгаа нам санал болгож оруулж ирсэн. За тэгэхгүй тэр үед бол нөгөө одоо шударгаас эвсэлгээд байдгүй сте тий. Тэр эвсэл бол ямар үндслээр энэ усуудыг оруулж ирж байгаа юм ба, ямар шалгуур оруулж ирж байгаа юм ба гэдэг асуудлыг анх удаа хүнд тавьж гаргаж ирж ирсэн. Тэгээд энэ дээрээс гараад ирэхдээ нөгөө ямар асуудлууд байх юм бэ гэдэг дээрээс байнгын орон дээрээс бол завсарлага авагдсан. Завсарлага авагдаад 2 хүн нэр дэвшигдээд ороод ирсний дараа нөгөө шударгаас эвсэлээс бас хүн нэр дэвшүүлээд 3 хүн болгоод 2 хүнийг нь одоо цааш нь явуулж байгаа. Гэхдээ яг энэ дээр одоо яг ямар шалгуур тавьсан бэ гэдэг юм байхгүй, зөвхөн одоо төрийн албанд ажиллаж исэн яг ийм 2 хүн гэдэг юмараа бол сонгуульын шалгуурлалт нь одоо энэ зүйлүүд нь явсан байна. Тэгээд энийг ингээд хугацаанд харах дээр ингээд 92-оос 2000 он хүртэлх 2020 он хүртэлх хугацаанд одоо ингээд бараг 18 жил ингээд сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ямар хүмүүс томилогдож чинь яаж ийн гэдгийг бид нар мэдэхгүй байлаа шүү дээ. Гэтэл харин сүүлд бол одоо энэ нэр дэвшигчийн сонсгол гэдэг зүйл бий болсноороо сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч байгаа хүний талаар бид нар тодорхой мэдээлэлтэй болж эхэлж байна. Одоо энэ нийтийн албан тушаалтан буюу одоо энэ улсын хурлаас томилогддог албан тушаалтнууд ямар хүмүүс томилогдож байгаа юм бэ гэдгийг ард иргэд мэдэж түүнд оролцож, ажиглагчаар оролцогчоор оролцох тий асуулт асуух одоо та энэ шаардлагыг бол хангаж байгаа хүн мөн үү юу гэдгийг бол албан ёсоор иргэн хандах тийм боломж болцоо бол энэ нэр дэвшигчийн сонсголыг одоо зохион байгуулалтаас бий болсон байна. Тэгэхээр одоо манай энэ
сонгуулийн ерөнхий хорооны зайлшгүй ярих хэвээр зүйлүүдийн нэг бол байгаад байна. Одооноос бид нар аюул сайн ярих нь бол зөв юм байна тий. За тэгэхээр хэдүүлээ бол яг сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн одоо ямар хүн томилогдож байгаа вэ гэдэг талаар ярих, тэрний шалгуурын талаар ярих тий. Мэдээлэлтэй болохын зайлшгүй шаардлага бол байгаа юм байна гэд харлаа. Одоо гişүүдэд аягүй өндөр шаардлага тавьдаг гэж бодоод исэн чинь ерөөсөө шаардлага тавьдаггүй гэд сайн тэгж дээ тий. Төрийн жинхэнэ албаагч байна л гэдэг юмнууд явж байгаа. Тэгэд энэ дээрээс бас их сонирхолтой юм бас ингээд судлаад зүгтэр гарч ирдэг юм. Юу яаж ирдэг юм бэ гэхээр энэ сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр бол нөгөө орон тооны бус шүү дээ. Ажиллаа хийж байгаа төрийн албаагч нар одоо яг сонгуул болонгууд тэнд оролцоод явах хэрэгтэй юм даа. Тэн дээрээс бол ингээд харах дээр байнгын албан тушаалын байдлаар томилогддог гэдэг жишг бол манай зүйлийн үед гараад ирсэн байж. За үүн дээрээс бол ингээд харах дээр цагдаагийн ерөнхий газрын дарга томилогдоод байгаа. За улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бол сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдоод байгаа. Үндэсний статистикийн хорооны гишүүн бол одоо бас томилогдоод байгаа. За улсын дээд шүүхийн тамгын газрын дарга нь бас томилогдсон тохиолдлууд бол бас байгаад байгаа. За тэгээд ингээл оюуны өмчийн газар ч юм уу те одоо энэ төрийн жинхэнэ албаагч нар тийм. Төрийн байгууллагуудын дандаа удирдлагуудын гишүүн болгоч тийм. Тийм асуудлууд бол байгаад байгаа. Тэгээд явж итэл нөгөө төрийн жинхэнэ албаагч нар байна гэдээ явж итэл манайх ч нөгөө одоо төрийн залгамж халаа ямар блэ те нөгөө төрийн бодлого юм явгот нөгөө улсын бүртгэлийн газрын дарга, цагдаагийн ерөнхий газрын дарга эднэр жишээлбэл чөлөөлөгч одоо ажиллаас чөлөөлөгчтэй те. Тэгээ өргөдүүлээд ингээд явдаг те юм нөхөж явдаг те ингээд асуудал. Тэгээ яг гэхдээ 6 жилийн хугацаар томилно гэдэг хугацаагаараа бол яг өсөлт явдаг юм л да. Гэхдээ яг тэр явцын дунд ингээ харж байхад бол тэр хүмүүс чөлөөлөгчнийхэн дараа бол өргөдлөлөө өгсөн байдаг. Ер нь бол би одоо энэ ажлыг хийхгүй одоо ингээд дараагийн хүнийг чөлөөлж өгнө гэсэн юм сонгуулийн ерөнхий хорооны одоо гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтүүдээ бол өгж явж исэн тохиолдлууд бол байдаг. Одоо ингээд нээлттэй сонсголын үеэр тэр нэр дэвшигч тухайн нэр дэвшигч маань өөрөө ёс зүйн зөрчил гаргаж исэн ч юм уу? Ийм тохиолдлууд яг ингээд нээлттэй сонсгол болж их үйл явцад болж исэн тохиолдол юу н байгаа болов? Сонгуулийн ерөнхий хорооны сонсгол бол нэг 2 удаа л зохион байгуулагдсан зүйлүүд. За би бол нэг удаа дээр нь бол оролцож исэн юуны цагдаагийн ерөнхий хорооны 20 онд юм шиг шүү дээ. 20 сая улсын их хурлд 24 онд байгаа хаа. Нөхөн юу байсан тэн дээр бол тий нээлттэй нэр дэвшин сонсгол явж цагдаагийн ерөнхий газрын дарга болон улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хоёр бол оролцож ирсэн. Ийм сонсголд бол би яг одоо оролцож асууж ингэж бол явж ирсэн. Тэгэхээр энэ нээлттэй сонсгол нэр дэвшигчийн сонсгол гэдэг чинь чухал зүйл чи юу юм бэ гэхээр энэ албан тушаалд очиж байгаа хүн тэрийг хийж чадах тэр мэдлэг ур чадвартай юм уу? За тэрс ажлыг хийх ёс зүйн өндөр түвшинд муу юм уу? Хууль заасан шалгуурыг хангасан юм уу гэдэг ч юм уу тий одоо энэ бүх зүйлүүдийг одоо ингээд чеклээд одоо нэр дэвшигчийн сонсгол явуулна гэж зарыг бол 14 хоногийн хугацаанд бол улсын хурлын вебсайт дээр бол нээлттэйгээр байршуулдаг тэр хүний танилцуулгыг. За тэгээд тэр хүний хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлуудаас бусдыг бол нээлттэй байлгана гэдэг хуулиар зохицуулсан байгаа болох тэр яг ийм ёс зүйн ийм зөрчилтэй юм байна гэдэг зүйлүүдийг бол гарсан тохиолдолд бол тэр сонсгол дээр бол оролцож байгаа иргэн яг тэр өөрийнхөө асуултыг асуух боломжтой болж байгаа гэсэн. За өмнө нь одоо би ярьж байлаа шүү дээ одоо ямар нэгэн тийм ёс зүйн зөрчилтэй ч юм уу тэр шалгуурыг хангаагүй хүн одоо томилогдох гээд ороод ирж исэн бол одоо бид нэр ярьж болохоор шүү дээ 2009 он жишээлбэл нэр дэвшигчийн сонсгол байж исэн бол төрийн жинхэнэ албаагч нар санал болгоно гэж итэл байталж одоо ингээд тийм биш хүмүүсийг оруулаад ирж байна гэдэг асуудлууд яригадаад ингээд тэр сонсгол одоо нэр дэвшигчийн сонсгол одоо бидний мэдэх хэрэг бол хангагдах боломжтой байсан. Сүүлийн үеийн юмнуудаар сархчуд одоо яг энэ нэр дэвшигчийн сонсголыг оруулж ирснээрээ бол бид нар одоо энэ мэдэх боломжтой болж байна гэсэн. Одоо нэр дэвшиж байгаа одоо хүмүүстээр бол одоо ариун зай жишээлбэл одоо та бол одоо нэг ийм нэг ёс зүйн асуудалтай байсан байна шүү гэдэг юмыг бол чи асуух эрхтэй. Тэн дээр бас саналаа хэлэх ийм боломжтой болсон. Хэдэн оноос гэлээ? 20 оноос хойш одоо ингээд сонсголууд бол ингээд. Одоо ариун зайгаас нэг асуулт байна. Нэгэнт одоо залуучдыг төлөөлж оролцож байгаа учраас өмнө нь энэ нийтийн сонсголын тухай хуулийг сонсч ирсэн үү те? Ер нь энэ нэр дэвшигчийн сонсгол гэдэг юмыг залуучууд та нар ер нь сонирхтой юм уу? Та нарт ер нь хэр сонин содон санагддаг вэ? Үеийнхнийгаа ер нь төлөөлөж бид хэд ч одоо ингээд ийм одоо нийтийн албан тушаалтны сонсгол ихээс илүүтэйгээр одоо нөгөө сонгуультай хүртэлтэй айгүй итгэхгүй оролцдог штэ манай жинзин нар чинь тий. Тэгэхээр бид хэдээс л яг нийтийн сонсгол бол айгүй хол. Тийм.
Тэгээ одоо би ингээд сая ингээд ерөөд ингээд судлаад ингээд үзэж байгаа байхгүй. Энд чинь айгүй чухал. Тэгээ нийтийн албан тушаал гэдэг чинь тушаалтан гэдэг чинь бидний эрх ашиг хангаж хамгаалах одоо ийм чухал хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр одооноос сонирхож эхэлж байна. Манай үеийнхэн бол энэ талаар сонирхдаг гэж би бол бодохгүй л. Тэгээ бас нийтийн сонсгол ингээд явуулж байна гэдэг чинь бас ингээд яг сайшаалтай юм. Гэтэ 2020 оноос хойш гэхээр нэр дэвшигчийн сонсгол. Тэгээ нэр дэвшигчийн сонсгол тийм. Тэрнээс өмнө одоо явж байгаагүй гэхээр жоохон харамсалтай л. 2021 онд бол Монгол улсын шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдаж гарсан. За үүнтэй холбогдуулаад бол улсын дэд шүүхийн тамган газрын даргын 01-р одоо тушаалаар одоо улсын дэд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд одоо танилцуулах одоо тэр асуудлуудыг одоо хуралдаанаар хилцэх асуудлуудыг бэлтгэл хангуулах тэр журмыг бол баталсан байгаад. Энэ журам дээр болох тэр одоо энэ сонгуулийн ерөнхий хорооны гишүүн үндсэн хуулийн цэцгийн гишүүн тий одоо энэ улсын дэд шүүхээс санал болгож байгаа энэ хүмүүсийн одоо тэр одоо хууль заасан болцсон шаардлагыг хангасан хүмүүсийг одоо хэрхэн яаж сонгон шалгаруулах юм одоо төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд шалгуур хангаж байгаа юу үгүй гэдэг тэр бүх шаардлагуудыг хангасан зүйлийг бол улсын дэд шүүх бол энэ шалгуураар бол ингэж орж гисэн байж байгаа. Тэгэхээр энэ ямар шалгуур орж ирэх гэхээр улсын дэд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар одоо ингэж тэр нэр дэвшигчдийн чинь бас танилцуулах юм шүү дээ. Ийм шалгуур төрийн жинхэнэ албаг төрийн ийм олон жил ажилласан ёс зүйн болон одоо ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй гэдэг те энэ шалгуурыг бол гаргаж ирж байна гэсэн үг. За улсын дэд шүүх тэгээд энэ хүн шаардлагыг хангаж байна гэдэг дээр нэг улсын дэд шүүх шүүгчд олонх нь одоо шилбэлж зөвшөөрөх юм бол цаашаа явж гин гэсэн үг. Цаашаа явна гэдэг нь улсын хурал дээр ирнэ гэсэн үг. Улсын хурал дээр одоо санал болгосны дараа бол нээлттэй сонсголын одоо зар гарна гэсэн үг шүү дээ. За нээлттэй сонсголын зар гарсны дараа иргэд нөгөө одоо тэр хүмүүсээс ч одоо асуулт асуух, санал бодлоо хэлэх боломжууд гэсэн үг. За мөн улсыг уралдах олон цөөнхийн бүлэг бол бас одоо яг энэ нэр дэвшигчийн сонсголыг хийгээд өөрсдийн хүссэн асуултуудаа бол зохицуулж өгч байгаа. Тэгэхээр энэ нэр дэвшигчийн сонсголтой холбоотой асуудлууд дээрээс ингээд явах дээр бол журмаар бол зохицуулаад яг яаж явах юм, ямар дэгээр явах юм гэдэг тэр зүйлүүд бол бүгдийг наривчлаа зохицуулаад өгсөн байна. Тэгэхээр бол улсын дэд шүүх бол ийм шалгуурыг бол бий болгосон. Тэгвэл дэд шүүх бол өөрийн одоо томилох санал болгох хоёр хүндээ бол нэлээд өндөр шалгуур юм аа бол яриад ямар ч тач улсын дэд шүүхийн хоёр хүн бол тодорхой шаардлага хангаж нийт одоо шүүгчдийн хуралдаанаар тий орж иж ингэж гарч ирж байгаа юм байна гэдэг ойлголтыг авлаа. За хуульч Батэрдний бичсэн нэг номон дээр яг сонгуулийн байгууллагын төлөөллийг бусад улс орнуудад яадаг байна тэр гэдэг судалгаа бичсэн мэсэн ном бичсэн мэсэн. Тэгээд тэрэн дээр бол зарим улсад бол олон намын төлөөлөл орж ирдэг юм жишээ байдаг. Манайд бол тийм намын төлөөлөл гэсэн юм байхгүй. Одоо хуулийн дээр бол байхгүй хэрнээ. Практик дээр бол ингээ хоёр намаас орж ирээд байсан. Санд болгож оруулж ирээд байсан тохиолдол бол байдаг юм байна гэд. Тэгэд нөгөө 7 гишүүн дээр бас шалгуур юу аах вэ гэдэг дээр нэлээд одоо иргэд асуулга тавих хэрэгтэй санагдчихлаа. Надад сонсгол дээр нэг юм томилгооны сонсголууд дээр нэг юм сонин зүйл ажиглагтаад байгаа. Би жишээлбэл нөгөө шүүхийн хууль батлагдсны дараа шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн сонсголд орж исэн байхгүй. Тэгэнгүүт ингээд 6-6 гээ тоогийн тулгаж орж ирээд тулгасан 6 хүний мэдээллийг ингээд өдөржингөө танилцуулж ярьж ингэж авсаар агаад тэр иргэний нийгмийн байгууллагуудын иргэдийн төлөөлөл тэр хүмүүсээс асуулт асуугаал үндсэндээ бол томилох хэсгийн их хурл шийдэд буюу тэр 6 хүн тэгэл цаашаа томилогдоо явчихж байгаа байхгүй. Гэтэл шүүхийн сахилгын хорон дээр нь байхаа нэг маш юм ёс зүйн зөрчилтэй тэнд байж болохооргүй юм нэлийн юм асуудал үүсгэсэн нэг хүн байсан. Тэгээд энэ хүнийг түтгэлзүүлэх байлгүй дээ гэдэг юм найдлага төрж байгаа чинь тэр хүнээс болоод хохирсон иргэний төлөөлөл хүртэл тэр байнгын хорооны хурал дээр орж ирээл сонсголд оролцоод асуулт асуугаал хэлэх юм а хэлээл явж исэн. Тэгсэн чинь тэр хүнийг ингээд цааш нь шүүхийн сахилгын хорооны гишүүн болгох байтугай цаашаа бараг 1-2 жилийн дараа дараагаар нь томилцсон ч байлоо. Тэгэнгүүт надаа нэг юм жоохон сэтгэл дундуур юм үлдэж байгаа. Инхээр чи энэ томилгооны хэрэг гэж юу байсан гэд. Тэнгүүд одоо томилгооны сонсголд иргэд нэгдүгээр нөлөөлөхгүй яг уу иргэдийг мэдэх хэрхээр нь хангаж байгаа. Үнэхээр шаардлага хангасан, үнэхээр хараат бус те ийм хүмүүс томилогдож гин үгүй юу гэдгийг нь л бид нар мэдэх боломжийг олгож байгаа юм байна тийм үү. Тэгэхээр ер нь нэр дэвшигчийн сонсгол, томилгооны сонсгол гэдэг ер нь ямар байх вэ? Мэдэх эрхийг хангах зорилго юм уу? Үндсэн зорилго нь юу юм? Та хоёр ер нь юу гэж бодож байна? Тэгэхээр ер нь бол нэгдүгээрт бол энэ иргэний мэдэх эрх
одоо төрийн одоо энэ үйл ажил одоо юунд бол оролцох эрхтэй санал бодлоо хэлэх энэ бол хамгийн номер 1 чухал зүйлүүдийн нэг гэж бол харж байгаа. Тэгэхэд одоо Бат Эрдэнэ судалгааг би бас өмнөөс бас уншиж ирсэн. Тэгээд тэрнтэй холбогдуулаад ингээд ярих юм бол энэ одоо шүүхийн ерөнхий зөвлөж бай, сонгуулийн ерөнхий орооч жишээлбэл одоо энэ 3 төлөөлөөс сонгогдож штэ тийм. Энэ өөрөө олон улсын бишиг бол байдаг. Энэ болох тэр нэг олон төлөөлөөс байх хэрэгтэй гэдэг зүйлүүд. Түрүүн чиний нэг ярьж байгаа шалгуурт зөвхөн ирэх барьж байгаа нам л оруулж ирээд байх юм бол тэр чинь болохгүй болох гэдэг шүү дээ. Тэгвэл одоо бол манай дээр бол ерөнхийдөө бол нэг ирэх барьж байгаа намын одоо төлөөллийн хүмүүс бол сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр томилогдох ч гэдэг ч юм те энэ нь бол тийм зүйлүүд бол практик бол тэр дээр санал болгож байгаа юмар явж байгаа. Тэгэхээр олон улсад юу яаж үздэг юм бэ гэхээр болох тэр энийг олон талын төлөөллүүдийг оролцуулах хэрэгтэй гэдэг. Цөөнхөөс хүмүүс оролцуулах хэрэгтэй байдаг. За тэгээд иргэний нийгэм ч юм уу те. За тэр бусад одоо хөндлөнгийн бие даасан субъектүүдээс санал болгодог юм олон талын зүйл. Тэгвэл томилгоог нь хийхдээ бол парламент томилох хэрэгтэй. Энэ нөгөө хилцүүлэг юмнуудаар ингэж явж ийж саналууд юм. За одоо манай сонгуулийн ерөнхий орооны жишээлбэл энэ томилготой холбоотой асуудал дээр бол ерөнхийлөгч хоёрыг гэсэн ийм саналуд байгаа. За яг нөгөө өмнө явж байхад бол ингээл бүх асуудлуудыг ингээд явангууд ерөнхийлөгчийг санал болгох юмстай бие даасан нөгөө субъект гэдэг юмудаар ингээд яваад байсан. Гэтэл нөгөө ерөнхийлөгч маань нэг мэдсэн чинь нөгөө баг бүх дарга нарыг томилдог нөгөө субъект болсон байгаад ирсэн. Тэнгүү сая манай нөгөө 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр чинь нөгөө 33-ын 4-дээр ч юм бол энэ хууль заасан бүрийн эрхийн дагуу одоо хууль заасан эрхийг эдэлнэ гэдээ тодорхой заагаад өгсөн шүү дээ тийм. Гэтэл сонгуулийн ерөнхий хорооны 2 гишүүнийг санал болгох субъект болвол үндсэн хуулиар ерөнхийлөгчд олгосон бүрэн эрх бол биш байгаамаа. Тэгээд одоо хүртэлх хугацаанд тэр хуулийг одоо шинжилтийг бол хийгээгүй. Хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Явж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл ерөнхийлөгч энийг санал болгох субъект бол биш гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хуулийг тэгээ яг ерөнхийлөгч одоо тэр үндсэн хуулиар болгосон бүрэн эрх төр нь одоо жишээлбэл 33-ын 4 цааснаар олгож сонгуулийн ерөнхий орооны гэж байхгүй тийм юм байхгүй тийм. Одоо тэгвэл их хурлаас жишээлбэл өөр зүйлүүдээр зохицуулж болохоор байхгүй. Цөөнхийн бүлгээс одоо жишээлбэл тэр 2 хүнийг нэр дэвшүүлэх гэдэг байдлуудаар явж болохоор байгаа. Тэгэхдээ төрийн байгуулалтын байнгын ороо 5-ыг гэж байгаа байхгүй. Төрийн байгуулалтын байнгын ороо 2 судалт гэдэг. 5-ыг гэхэр ч одоо дийлэнх юм. Ямар шалгуураар байдаг гэдэг тэр нэг асуудал ч бас эргээл яригдж байгаа шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын ороо яаж хүнээ авах юм бэ гэхээр одоо бид нар бас цаашид энэ төрийн байгуулалтын байнгын орооны 5 ч гэсэн бас яг ямар шалгуураар орж ирэх юм бэ гэдэг одоо иргэн амар заяж гэсэн бол одоо тэр яг хууль заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд бол тэр сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр ажиллах боломж болцоог бол нээж өгөх нь чухал хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо тэр бид нар одоо энэ сонгуулийн ерөнхий орооны гишүүний томилгоон дээр бол энэ шалгуурыг нэгдүгürt бол тодорхой болгож өгөх зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт санал болгож байгаа субъектыг одоо хуульд нийцүүлж одоо өөрчлөх хэрэгтэй байгаад байгаа. Ийм зүйлүүд бол бас байна. Тийм байна. Одоо ингээд өмнө нь одоо сонгуулийн ерөнхий орооны ингээд гишүүд ингээд томилогдож байгаа шүү дээ. Тэгвэл хамгийн залуу хэдэн настай томилогдож исэн бэ? Илүү тань мэдхэн шинжтэй. Тэр залуу бол ойролцоо гишүүд бол тухайн үед бол хүмүүс бол зөндөө хүмүүс бол байсан. Одоо миний яг тэр тухайн үеийн яг одоо юм дээрээс харж байхад бол Жамин орлогын Сүхбаатар гэдэг улсын хурлын гишүүн байсан. Тэр хүн бол сонгуулийн ерөнхий орооны нарийн бичгийн дарга хийжсэн. Тэр хүн бол миний хувьд бол баг хамгийн залуу тийм хүн байсан. 20 гаруй настай байж байгаа бол тэр сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр 25 таа гэдэг лөө. Нээлттэй нэгэн форум дээр нэг хилцүүлэг хийгээ хамгийн залуу гишүүн нь 25 таа байсан мэн гэж ярьлаа. Тэр хилцүүлэг санаанд орчих. Тийм залуу хүн бол бас томилогдож ирсэн тохиол. Чамд бас боломж байгаа юм биш үү? Төрийн жинхэнэ албаа хаагчдаг. Тэгэхээр бид нар одоо бас юу ч гэсэн бодох хэрэгтэй байхгүй. Сонгуулийн байгуулагч өөрөө маш хариуцлагатай албан тушаал одоо зөвлөд шүү дээ тий. Тэгэхээр ингээд би харах дээр одоо 9 гишүүнтэй байна гэд заасан байж байгаа. Сонгуулийг бид нэр сонгуулийн одоо шилбэл жинзэнээр одоо шилбэл сонгуульд итгэхгүй оролцож ийн гэж шүү дээ. Тэгвэл энэ сонгуулийн ерөнхий орооны дарга нарийн бичгийн дарга орчинд орон тооны байна шүү дээ. Бусдууд нь бол орон тооны бус байна. Тэгэхээр миний судлаачийн зүгээр бодоос харахад бол сонгуулийн ерөнхий орооны ядч нэг 4-5 гишүүн орон тооны баймар байхгүй. За тэр ажилдаг тэр ус. За бусад сонгуулийн бусад чөлөө цагт бол тэр хүмүүс эдгээр энэ сонгогчдын боловсролыг дэвшүүлэх чиглэлээр ажиллаж явах хэрэгтэй юм байна. Бид нар энэ сонгуулийн боловсролыг ингээд иргэдэд мэдлэг мэдээлэл өгөөд явагдсан бол
тасралтгүй өгсөн тохиолдолд бол энэ нөгөө хүмүүс мэдлэгтэй болон сонгуультай идэвхтэй оролцсон сонгуул ямар чухал үр дүнтэй байдığım байна гэдэг тэр боловсролыг нэмэгдүүлэхэд бол сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг бол орон тооны болох болов шаардлагатай гэж харж байгаа. Тийм наа чи ер нь айгүй зөв шийдэл байна. Ягаад тэгэхээр сонгуулийн ерөнхий хорооны одоо ажлын алба гэж хэлэх юм уу те хамгийн газар нь ингээд айгүй сайн ажилдаг мэрэгсэн ингээ олон жил ажилласан бэлтгэцэн үнэхээр хараад бас төрийн албан агч нар байна шүү дээ. Тэгэнгүүт сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн томилгооноос болоод ингээд сонгуульд итгэх, сонгуулийн ерөнхий хороонд итгэх, хараат бус гэдэгт нь итгэх иргэдийн итгэл шууд унчиж байгаа байхгүй. Нэг талаас ингээд дандаа төрийн байгууллагын том дарга нарыг ингээд тавьчихж байгаа. Дээрээс нь манай улсын бас нэг асуудалтай юм нь сонгуулийн ерөнхий хороонд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх төсөв ерөөсөй тавьдаггүй. Одоо тавихгүй байсаар л байна те. Тэгэнгүүт тэр ачаал нь ингээд дандаа иргэний нийгмийн байгууллагууд дээр шиг. Одоо манайх чинь нэг нөхөн сонгуультай холбоотой, орон нутгийн нөхөн сонгуультай холбоотой мэдээлэл ингээд аль болох залуучуудад энгийн шүлэл хүргэж хэмсэн. Тэр ингээд эртнээсээ ингээд хүрдэг тэр юу гэдгийг 5 гишүүн нь орон тооных байгаа. Тэд нар нь сонгогчийн боловсрол олгох ажлаа хийдэг. Тэг үнэхээр хараад бас зарим нь бол инфлюенсер гэж бараг болохоор байгаа байхгүй. Тийм ажлуудаа хийдэг байсан бол бас залуучуудын сонгуулийн эрс оролцоо бас сайн байх боломжтой байсан баг. Сонгуульд итгэх иргэдийн итгэл бас илүү өндөр байх байсан байх гэд бодчихлоо. Тийм. Ингээд сонгуул олонгууд чи одоо манай үеийнхэн бол юу яа штэ. Ер нь улс төр ингээд бохир те ингээд дургу ч юм уу айлсгүй сонгуулийг бодлонтой явагддаг гэл ингээд итгэхгүй. Жишээлбэл ингээд хар хайрцагт итгэхгүй. Одоо залуучууд ингээд айгүйх харсан яг сонгуулийн дүн үнэн гардаг юм уу үгүй юм уу ч юм уу те. За ингээд сонгуул өгөх ингээд болох гол ингээд эренгүүт бид хэд чинь за яах вэ гэл тэгэл өвөө эмээ ч юм уу ээж аваасаа ч юм уу ингээд асуугаал ер нь хэн одоо илүү зүгээр вэ ч юм уу гэж одоо асуугаад тэгэл одоо сонгуулаа ингээл өгч явах зарим хэсэг нь бол ингээл өгөхгүй тэгээ бас нөгөө нэг орон нутгийн оюутан залуучууд маань бас нөгөө нэг орон нутг руугаа харьяал руугаа бас ингээд явж чадахгүй байгаа ч бид нар ингээд сонгуулаа өгч чадахгүй нөхцөл байдалд ингээл хүрээд л ингээд дагаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд сая яг амарзаа гişийн хэлсэнчлэн одоо залуучууд руугаа чиглэсэн бидний сонгогчийн боловсролыг дээшлүүлсэн зүйл хийвэл бид нар бас ингээд ач холбогдол өгөөл ингээд харахаар байгаа байхгүй. Одоо бид нар бол ингээд өдөрт хэдэн цагийн чинь ингээд уц үзэл рэл үзэл ингээд өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр дунд ингээд сонирхолтой байдлаар нуршихгүйгээр ингээд мэдээлэл өгөх юм бол залуучууд бол тэр мэдээллийг шууд авна. Тэг авахаар байгаа байхгүй. Нөгөө нэг яг сонгуул нөгөө нэг яг тэр үеэр биш те. Бусад үеч гэсэн сонгуул ямар чухал вэ гэдгийг байнгын нөгөө нэг юм зүйлүүд хийж. За яг би одоо тэр амрагийн хэлж байгаатай тамгын газар бол үнэхээр ажиллаж байгаа. Одоо сонгогчдын боловсрол гэдэг одоо шилбэ сэтгүүл гардаг. Тэр сэтгүүлийг унших юм бол жишээлбэл тэр сэтгүүл дээр маш их мэдээлэл байгаа байхгүй боловсролыг одоо ингээд өргөх тэр мэдээлэл датанууд бол маш асар их юмнууд хийж. Гэтэл тэр яг зүйлийг бол тэр намыг хүн унш сэтгүүлийг хүн авч уншихгүй шүү дээ. Тэр тэрийг яг энэ цахимжсан яг тэр нөхцөл байдалд нь хүргэж хийх хэрэгтэй болж байгаа. За тэр нөхцөл байдлыг хүргэх олон нийт хүргэх хэр нөгөө төсөв гэдэг ч юм уу те. Тэр асуудлууд ингээд зайлшгүй байх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлүүдийг мэдлэг тэр мэдээллийг түгээхин тулд бол зайлшгүй төсөв одоо заавалчгүй одоо суулгаж өгөх хэрэгтэй. Тэгмээ сонгуулийн жилдэл зөвхөн нөгөө нэг энэ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх тийм төсөв суулгах биш. Байнгын тогтмол одоо сонгуулийн байгууллагыг жишээлбэл одоо ажиллах одоо тэр боломж олцоог нь хангах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл тамгын газар бол ажиллаж байна л да нөгөө оюутнуудын нөгөө номын төв номын сан дээр жишээлбэл сургалтын одоо ингэ боловсролыг хийж тэр ингээл ийм сайн зүйлүүд бол байгаад байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг улмал одоо бий болгох тий. За тэр одоо тэр баг инфлюенсер гэдэг чинь баг тэр сонгуулийн юм ерөнхий хорооны жишээлбэл тэр хүн нэг гишүүн гарч ирээд жишээлбэл тий сонгуул одоо ийм юм чухал шүү гэдэг зүйлүүдээр ингээд олон нийтэд зориулсан рeel хичээл заадаг ч юм уу тий. Тэгэл яагаад чухал вэ гэдэг тэр зүйлүүдийг нөгөө залуу үеийнхэнд бол таниулах бол зайлшгүй шаардлага бол байгаа л гэж харж байна. Сайн нөгөө нэг та ингээд хэлсэн штэ. Одоо нийтийн сонсгол ингээд одоо зохион байгуулахдаа 14 хоногийн өмнө ингээд мэдээлдэг гэж нийтэд мэдээлдэг гэж штэ. Хаагур мэдээлэлээд байна вэ? Ягаад би тэд олж харахгүй байна вэ? Яг хөө тэрэн дээр бол одоо бол ер нь бол нэг парламент сегмент гэдэг вебсайт дээр тэр вебсайтын дээр мэдээллүүд нь бол гарч байгаа. За харин нөгөө олон нийт яг тэрийг яг түгээх хүргэх гэдэг асуудал бол бас л юу л байгаа гэж бодож байна л да. Гэхдээ яг нөгөө бид нар нөгөө шаардлага заасан те парламентын югаар гаргана гэдэг юм. Тэрэн дээр одоо жишээлбэл одоо бид нар одоо нэр дэвшин сонсгол хийж штэ те. Тэрнтэй холбоотой одоо амраа бид нар жишээлбэл шүүхийн ерөнхий зөвлөлт шүүхийн сахилгаан орны юм дээр бол 21 оны
одоо 11 сард одоо ингэж явж байхад бол яг ямар хүмүүс орж байгаа яаж байгаа гэдгийг олон нийт одоо иргэний нийгмийн байгууллага ингээд бүүм хийх тэр бол тэр бол олон нийтэд маш их хүрдэг тийм зүйлүүд байгаа хэрэг. Тэгэхээр одоо тэр зүйлүүдийг одоо сонсголыг одоо ийм болж байгаа шүүгүй юу гэдэг юмнуудыг олон нийтэд бол иргэний нийгэм хүрэх бас ийм зайлшгүй шаардлага байна. Бид нар яаж ажилласан гэхээр саяны нөгөө нэг нэр дэвшигчийн зар ороод тийм нэр дэвшигчийн материал хүлээж аваад нэр дэвшигчийн материалыг хүлээж авангуудаа нэр дэвшигчдийн мэдээллийг оруулаад орчихж байгаа байхгүй. За тэгэнгүүт ингээд жигд бус тийм ингээл боловсрал ажилласан жил туршлага тэгэл ингээл айгүй олон юмнуудыг ингээд нэгдсэн шалгуураар уг нь авчиж байгаа хэрнээ ирсэн материалын ингээ харахаар ингээд нэг дор яг бүгдийг ингээ ижилсүүлж харах боломжгүй. Тэгэнгүүт бид нар тэрийг нэг үрчлэн постэр хийж авах. За шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулж байна гэл баахан постэр тий. Сахилгын ороонд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Тэр чинь төрийн албаны ажлыг бид нар одоо өмнөөс нь яг нэг үрчлэн хийж иргэдэд хүргэж байгаа. Тэгснээ тэр чинь ковидын үеэс нэг жилхүү хичнээн ч удаа зүүм юм хэлэлцүүлгүүд хийгээл хууль зүйн докторуудыг ураал ингээл ямар байх хэвээр яах хэвээр яагаад ингэж байгаа ингээл тайлбарлуулаад иргэдийг оруулаад ингээд явж байж нэлээд иргэд мэдээлэлтэй болж байгаа нэг тим юм байна. Тэнгүүд одоо сонгуулийн ерөнхий орон дээр тим юм огт байхгүй. Явчаад байгаа гэсэн үг байхгүй. Одоо гурлаа даргын асуудлаар яриад тэгээд дугаараа өндөрлөе. Ариун зайд асуулт үлдсэн бол даргын асуудлын дараа нэг асуулт асуух хэрэггүй гэсэн. За тэгвэл сонгуулийн ерөнхий ороны даргыг хуулиар харахаар улсын их хурл бас л нөгөө нийт 9 гишүүнээс нэгийн санал болгоод томилол хоорондоо хилцэн шийдчихдэг юм байна. Яг улсын хурлд эрх мэдлийг өгж байгааг бол ойлгож байна. Ард түмний төлөөлөл учраас тий. Ард түмний төлөөлж тэнд сууж байгаа учраас бас ийм хараат бус эрх мэдлийг хэрэгжүүлж гин гэж үздэг учраас энэ айгүй олон хараат бус байгууллагуудыг улсын хурл томилдог, улсын хурл дээр сонсголон явдаг ийм жишг манад байна. Тэгвэл сонгуулийн ерөнхий ороны даргаыг ер нь ингэж улсын хурл томилох нь зөв юм уу? Эсвэл улсын хурл томилж гин гэдэг нь эрх баригч нам томилж байгаа гэсэн үг үү гэдэг асуултыг асууя. Ямар байх ёстой вэ? Яг уу юу яаж байгаа юм? Одоо надад ч юм бол улсын хурлын даргын санал болгосноор улсын хурл томилно гэсэн юм заалт байна. Дарга болон нарийн бичгийн даргыг. Тэгээд бас судалж үзсэн. Бие даасан байгууллагуудын энэ томилгоотой холбоотой дарга нарын асуудлуудыг харж судалгааж үзэхэд бол 8 байгууллагын даргыг бол улсын хурлын дарга бол одоо санал болгох тийм бүрэн эрхтэй болсон байгаад байгаа юм. Эргээд энэ нөгөө нэг улсын хурл ингээд явж исэн байна гэтэл бас л нөгөө түрүү ярьж исэн ингээд хууль өч нөгөө нэг яг нэг дор батлагдахгүй он цагийн дараалал ээжлээд явж байгаа. Даргын яхан байнгут их хурлын дараа санал болгосноор их хурл томилё гэдэг ийм саналууд орж явсаар байгаа. Их хурлын дарга бишт нэм мэдсэн чинь бас асар их том эрх мэдэлтэй болцсон байгаа байхгүй. Одоо энэ бие даасан байгууллагуудын дарга нарын томилгоог их хурлын дарга мэдчихээн гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөртөө хинтэж хуваалцахгүй бас нэг том эрх мэдэл болчихсон гэсэн. Тэгэхээр одоо миний санал бол юу гэдэг вэ гэхээр одоо сонгуулийн ерөнхий орны дарга нарийн бичгийн дарга гэднэр чинь төрийн жинхэнэ албан агч нар байж байгаа тэн дээрээс чинь томилогдох гэдэг шүү дээ тийм. Тэнгүүт энийг хуулийг одоо өөрчлөлтийг явуулах дээр улсын хурлын дарга санал болгодгоо болио. Тэр 9 хүний яг хэнийг яг их хурлын дарга тэр 2 хүнийг санал болгоод байгаа тийм. Бас ингэ бодох дээр бас бодгоор асуудал бол одоо яг олон улсын гишүүдээс ингээ харах дээр юу гэдэг вэ гэхээр гишүүд нь дотроосоо өөрсдөө санал ураагаад дарга нарийн бичгийн даргуудаа олонхороо санал болгоод түүнийг нь улсын хурлын одоо байнгын хороо улсын хурл нэгдсэн чуулганаараа хилцээд баталдаг байх. Ийм шаардлагыг тавих ёстой болов уу гэж бол харж байгаа. За ойлголоо. Ер нь надад ч гэсэн тийг санагдчихэв. Тэр чинь ингээ тал талаас сонгогдсон 9 хүн байгаа юм чинь өөрсдөө хурлаа гэдэг тий хараат бус юм чинь. Тэгээд дотроосоо нэгийгээ санал болгоод нарийн бичгт бас нэгийг санал болгоод тэрийг их хурл руу оруулаад гишүүд хилцдэг байвал бас их хараат бус байдлаа хангах нь чухал юм байна гэж бодож байна. Ариун зайд асуулт байна. Сүүлийн нэг асуулт. Ер нь эдгээр хүмүүсүүд ингээд ажиллаа хийгээд одоо жилд нэг удаа ч юм уу яаж одоо ажлынхаа одоо гүйцэтгэлийг ил тод нээлттэй тийм үү хүмүүс хүргэдэг вэ? Ер нь тайлгнад юм ажиллаа. Тайлгнад. Яа энэ юу вэ? Тайлгнадгүй яг уу. Тэр усуудсан бол тайлгнана. Улсын хурл үндсэн хуулинд орсон байгаа шүү. Улсын хурлд ажлаа хариуцсан тайлгнадаг гэдээ орсон байж байгаа. Жилд нэг удаа. Тэгэхээр энэ байгууллагуудын бүх юмуд одоо шилбэл хүний эрхийн үндэсний комисс, авилгатай тэнцэг газар, санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, аудит, статистикийн хороо, сонгуулийн ерөнхий хороо эдгээр чинь бүгд тайлангуудаа бол улсын хурлд бол хөргүүлж байгаа. Тэгэхээр бол эдгээр бол жил болгон
асуудлуудаа бол ингэж тайлагнж явдаг юм зүйлүүд байгаа. Тэрүүний жишээлбэл зарим юунуудын бол улсын хурл хилцээд тогтоол гаргаад одоо тэр хяналтыг одоо сайжруулах гэдэг ч юм уу ийм зүйлүүд бол явж байгаа. Яг хөө иргэдэд л мэдэгдэхгүй л байгаад байгаа юм байна л та. Тий улсын их хурлд тайлагнаад гэдэг нь тэр нь шууд дамжуулагддаг ч юм уу, гүч юм уу, хилцэх асуудлаар нь ордог ч юм уу, гүч юм уу гэдэг ийм асуудал байгаа юм байна гэж ойлголоо. Иргэдэд одоо хүрдгүү юм. Одоо жишээлбэл би одоо яг судалгаа юу хийдэг учраас бол нөгөө тэр мэдээлэлүүдийг гоохж байгаа шүү дээ. Би тэр мэдээллүүдийг бол бүгдийг нь олоод авчдаг байхгүй. Одоо жишээлбэл тэр миний одоо жишээлбэл ингэж яах дээр бол их хурл дээр мэдээллүүд нь ингэж очсон байна гэдэг юм. Би бол одоо вебсайтаар нь нэвтэрж ороод тэр бүх мэдээллүүдийг нь бол сонгуулийн ерөнхиөрөө бус дээр би даасан байгууллагуудын тайлан мэдээллүүдийг бол авч чадчихна. Иргэд бусад хүмүүс мэдэхгүй байна гэдэг нь өөрөө яг тэр зүйлийг сонирхгүй байна гэсэн үг. Одоо яг тэр зүйлийг мэдлээгээд ямар ач холбогдолтой юм бэ гэж байна. Сонирхож байгааг бодох юм бол парламент цэгмийн сайт руу ороод ди парламент гэдэг байгаа шүү дээ тийм. Тийшээ ороод харах дээр бол энэ тайлангууд нь бол бүгд ирсэн байж байгаа. Одоо сая сүүлийн 25 оны тайлангууд бол одоо ингээд би даасан байгууллагуудын тайлангууд бол бүгд ирсэн. Тэн дээрээс мэдээллүүдийг нь олж харах боломжтой гэсэн. Өөр өөрсдийнхэн сайтн дээр ч байгаа. Өөр өөрсдийн сайтн дээр ч гэсэн байгаад байгаа. Их хурл тогтсон байгаа юм чинь. Тэгэхээр би тэгэхээр энэ дээрээс нэг зүйлийг боддгийн зүгээр. Энэ нөгөө нэг иргэдийн олон нийт иргэдийн боловсрол олгох тийм. Иргэдэд нөгөө нэг эргцүүн боловсрол тийм. Ийм боловсрол олгох үүднээс бол одоо бас яг энэ иргэдийг одоо яадаг энэ вебсайтууд байх хэрэгтэй. Техникдүүрт парламент цэгмийн байж болж байгаа. За хууль зүйн яамн дээр бол хэрэгжижсэн нөгөө бүх нийт эргцүүн боловсрол гэдэг ИВТЧ гэдэг вебсайт байдаг тийм. Энэ дээр жишээлбэл нөгөө нэг мэдээллүүдийг бас байнга оруулж ирэх гэж явдаг. Тэгээд энэ эргцүүн боловсрол олгодог юм гэж зөвхөн төр ганцаараа хийгээд бас болохгүй байгаа шүү дээ. Менежментийн үеч гэсэн болохгүй байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг бас иргэний нийгмийн байгууллага шилжүүлэх шаардлага бол байна. Иргэний нийгмийн байгууллага шилжүүлэх тэрийг нөгөө иргэдэд ойлгомжтой тэр энгийн хөрвүүлж тэр хөргөх тэр боломжийг бас нээж олгох бол зайлшгүй шаардлагатай юм байна гэж миний хувьд л хардаг. Манай иргэний нийгмийн байгууллагууд донд чи UIH цэгийн те United Info Hub цэгийн ингээ сайт байгаа. Уншихаар яг нөгөө галилаад уншихаар UIH цэгийн ингээ уншигдчихаар хүмүүс улсын их хурлын сайт гэж бодоод андуураад идэг. Гэхдээ иргэний нийгмийнхний гол их сурвалжуулдаг яг энэ мэдээллүүдийг цуглуулж нэг дор судалгааны сан хийдэг, e-petition цуглуулдаг юм сайт бол байгаа юм. Оюуны инновац дээр болохоор legal data гэдэг бас платформ байгаа те. Тэн дээр маш чухал судалгааны сангууд байгаа. Тухайн одоо чухал асуудлаар хийсэн эрдэмтдийн бүтээлүүд энэ төр байдаг те. Тэгэхээр тэгээ подкастууд бас ордог шүү дээ. Тэгэхээр иргэний нийгмийн хоёр чухал платформ бол одоогоор байна. Гэхдээ явандаа илүү өргөжүүлэх олон болгох юм шаардлага. Түр өөрөө нэгэнд хийж чадахгүй байгаа бол төрийн заримчийг үргийг гэрээлэн гүйцэтгэх ажлыг иргэний нийгмээр хийх мэрэгсэн те ийм байгууллагуудаар хийлгэх юм боломж уг нь байсаар байгаа боловч манад бол тийм иргэний нийгэмтэйгээ хамтарч ажилладаг соёл, иргэний нийгмийг одоо юу гэм түнш гэж хардаг соёл бол жоохон бэхжээгүй л байгаад байна л та. Тэгээд за ер нь ингээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөө. Өнөөдөр бол сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн нэр дэвшигчийн сонсголын талаар ярилцлаа. Нэлээд учир дутагдaltaй зүйлүүд бол байна. Хараат бус биш байна тий. Сонсгол гэж нэрлэж байгаа боловч бас яг иргэдэд мэдээлэл нь тэрийн болгон хүрхгүй байна. За тэгээд энэ сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн 7 орон тооны бус учраас дор бүрний төрийн жинхэнэ албаагч гэдэг шалгуураар орж ирсэн учраас үндсэн ажиллагаа хийгээд сонгогчийн боловсрол олгох ажлыг бас хийхгүй байна гэдэг ийм олон асуудлууд байна. Тэгээд энэ гишүүдийн томилгоог улс төрөөс ангид хараат бус болгохын хэрээр сонгуулийн байгууллагад итгэх хэрэгтэй итгэл нэмэгдэх юм байна гэдэг ийм зүйлүүдийг олж мэдлээ. Тэгээд мөн иргэний нийгмийн байгууллагуудтайгаа ажиллах бас юм хэрэгцээ байдаг юм байна гэдэг. Тэгээ урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн төрөөдөө болон оролцсон ариун заяад маш их баярлалаа. Тэгээ дараагийнхаа дугаараар бид нар бусад одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд гэдэг юм уу те бусад томилгоонуудын талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За баярлалаа.